За манай хариуцж байгаа төрийн албаны дарга нар бол сэтгэл баг гаргажээ. Нарийн ярих юм бол нэг тэдэн мянган хүмүүс хохирсон гэдэг статистик тооны ард одоо уйлаа майлаа салалт тэгэл хүний амь нас гэдэг одоо зовлон ярьж шít. Миний хамаат нууц байгаа. Бид бүгдөө л энэ зовлон мэднэ. Үнэхээр сэтгэлгүй байна. Тэгээд яг хоо миний хувьд ч гэсэндээ нэг үйлхэд Тэнгэрийн том хулгайч нартай үзэлцээл 20 гаруй жил болчихныг мэдсэн. Оюу толгой, уран, одоо газрын тос гэдэг нэг том супер ловер цаан чи явж байна. Гэхдээ том хулгайч нартай үзээд ерөөсөн үнэхээр бас яг энэ асуудал руу орж амжаагүй шүү. Одоо ихэнд нь хэлье. Тэгээд сэтгэл өвддгөө зөндөл энэ гадааж ихсэн шүү дээ. Тэгэд би гарц гаргалгаа ярив. Одоо хараал биеийн хараал уйлаад альтай нэг ш. Одоо эндээс гарц гаргалгаа гаргая л да. Нэг иймэрхүү уулзалтууд чинь тэгэл нэг хоёр талаасаа уйсаар байгаа л стрессээ тайлаад гараад алга болж өгдөг. Гарц гаргалгаа ярив. Нэгдүгээрт үндсэн хуулийн 5-ын 4-т нэг ийм үг байт юм байна. Одоо хувьсгал бүх эдийн засгийн энэ үйл ажиллагааг төрөөс зохион байгуулна. Төрийн зохицуулалтаа гэж заасан байгаа. Бид төрийн зохицуулалтаа эдийн засгт амьдарч байгаа. Тал дээр бэлчиж байгаа нэг хэдэн мал байгаад тэгээд нэг хэдэн нэг хоттой хонд орсон чон шиг хэдэн ловөрчтөн зүгээр ингээ идэж уудаг юм биш. Төр байгаа. Тэгэхээр төр хариуцлага үүрнэ гэсэн үг. Өнөөдрийн төрийн хариуцлагыг асууж шít. Тэгэхээр барилгын яамнаас нэг юм асуугаад те да. Одоо бусад орнуудад би бас энэ төрлийн дурслагууд бас байна. Тэгэхэд чинь энэ 25 100 юм уу эсвэл одоо 50 барилгын компаниас захиалга авч болно. Төрөөс энэний арын баталгаагийн даана даатгалтай. Ямар нэгэн одоо бэрхшээл гарвал эднээс мөнгөө дансанд хийцэн гэж юм лист гаргадаг. Манай тим байна уу? За мэдээж байхгүй учраас ингэж ийм олон уйлаа майлан болж байгаа. Яагаад энэ талаар та нар нэг санал гаргаагүй юм бэ? Тэр барилгын яамын нөхдүүдээс асууя да. Одоо энэ цагдаагийнхан болон бүр эрх зүйн орчин байхгүй л гэж ганцхан хариулаад байна шүү дээ. Та нар энэ эрх зүйн орчингийн талаар сайжруулах талаар санал хэдэн удаа гаргасан бэ? Энэ 10 гаруй жил одоо эднээс ингээд уйлаа майлантай явж байхад та нар маань зүгээр нэг юм ажиллаа хийгээл цалингаа аваад явж байгаа. Хэдэн удаа гаргасан бэ? Яагаад энэ өнөөдөр хүртэл хэрэлцэхгүй явсан юм бэ? Хариулаарай надад. Хоёрдугаар гаргалгаа. За би цаг минут баг байна. Надад нэмэх боломж байгаа юу? Хоёр гаргалгаа байна. Нэгдүгээрт яаралтай одоо намжиг дарга улсын их хурлын даргад хандаад энэ хүмүүстэйгээ яг уулзаад энэ зүрхээр мэдрэх хэрэгтэй байхгүй юу? Одоо гишүүд Амбатар гишүүнд нэмэлт 1 минут. Тэгэхээр би нөгөө бям цогт дарга дээр яаралтай орж байгаа нь энэ нэг яриад одоо хэдэн сарын дараа хуулиа оруулсан штэ гэдэг арьсан хамгаалаад байгаа улсуудад өнөө маргаашгүй энэ 7 хоногт энэ сарда энэ хуулиудын гараас гарах ёстой гэдэг байдлаар ярья л гэж байгаа шүү. Энэ саналыг оруулъя. Энэ гарц. Хоёрдугаарт одоо судлах шаардлага байхгүй шүү дээ. Энэ олон хүний нулимсаар хангалттай судлалаа шүү дээ бидний. Судалгаа бэлэн энэ хэдэн мянган хүн байна. Тэгэхээр хуулиа яаралтай гарганаа. Уг нь бол одоо цагдаагийн хууль хэдэн удаа та нар хандсан бэ? Ерөөсөө л удаагаал залхаагаал байдаг. Шүүх, прокурор адилхан. Энэ дээр ямар нэгэн шийдэл хурдан яаралтай гаргая, их хурлын дарга дээр уулзалтыг. Хоёрдугаар зүйл гэвэл иргэдийг тэ хамтарч яг энэ дээр За барилгын яамаас хариулах уу? Хууль өргөцсөн орчныг сайжруулах гэж өмнө нь за одоогийн байгаа хүмүүс бол ер нь дандаа сүүлд очсон. Одоо барилгын яам дээр очоод жил болоогүй хүмүүс байгаа. Хуулийн дээр ажиллаж байгаа хүмүүс байна. Гэхдээ барилгын яамны хувьд энэ асуудал дээр хэрхэн анхаарч өмнөх жилүүдэд ажиллаж исэн гэдэг тоо мэдээлэл байвал хэлээд өгнө үү? 5 номер. Ботгол барилгын орон сууцчлалт яам. За Ханбаатар гишүүний асуултанд.
За мэдээж хэрэг эрх зүйн зохицуулт өнөөдөр тодорхойсон зохицуулт байхгүй болохоор энэ асуудлууд бол өнөөдөр ингээ үүсээ явсан. За үүнтэй холбоотойгоор өмнө бол яг энэтэй холбоотойгоор хуулинд наривчсан бол заалтууд орж исэн саналуд бол яг албан ёсоор бол орж байгаагүй болохоор энэ асуудлууд ингээ явж исэн. Тэгээ энэ жилээс бид нар яг барилгын тухай хууль, хот байгуулалтын тухай хууль, за шинээр орж ирж байгаа энэ орон сууцчил санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл дээр яг энэ заалтуудыг наривчлан оруулъя гэдээ ингээд явж байгаа. За барилгын тухай хууль бол өөрөө ер нь техникийн зохицуултыг тодорхой илүү заалчсан ийм органик манай барилгын тухай хууль байгаа. Тэгээ түрүү яг номин чимэг гишүүний асуусантай холбоотойгоор одоо бид нар үнэхээр энэ бүтээцийн одоо 50% хүрээд ингс хүрсэн тохиолдолд хөрөнгийг татан төлрүүлнэ гэдээ ингээ оруулж бол эргээгээд энэ дээр нэг хэн хяналтаа тавих вэ гэхээр эргээгээд нөгөө барилгын тухай хуулиараа салбарын хяналт тавих гэхээр энэ техникийн зохицуултын хяналт тавих болчиход байгаа учраас салбар хуулиудтай зайлшгүй оруулах нь зүйтэй байна гэдгээр яваад дахиад салбар хуулиудаа оруулаад саналуудаа бид нар аваад ингээд явж байгаа. За Ганбаатар гишүүний санал бол байна те. За хууль эрх зүйн орчин. Бид энэ асуудлаа ер нь хоёр хувааж харж байгаа. Нэгдүгээрт хууль эрх зүйн орчин буюу дахиж ийм зүйл гаргахгүй байх тал дээр одоо барилгын яам, за хууль зүйн яам, сайн зориг гишүүн гэдэг ингээд хууль боловсруулаад оруулах гэж байгаа хууль санаачлагч нар байгаа. Энэ дээр бид нар бүгдээрэн дээр нь саналаа өгж байгаа. Тэгээ яг энэ дашрамд хэлэхэд хууль санаачлагчтай хэлэхэд хүс усаа арган байж олсон мөнгөөрөө барилга орон сууц захиалаад хохирж байгаа иргэдийнхаа асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр энэ хуулийн зорилт нь хэрэгждэг байх, тэднийг хамгаалдаг байх дээр энэ зохицуулт нь орох ёстой шүү. Манай органик хууль, тэрний салбар хууль, тэгээд гэдэг энэ манай яамны асуудал, тэр манай яамны асуудал биш гэдэг байдлаар хандахгүйгээр яг ингэж хандаарай гэдгийг хэлмээр байна. Дараагийн нэг бас таны хэлээд байгаа. Одоо яг энэ иргэдийнхаа асуудал дээр бид төр яаж оролцох ёстой юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгээ энэ дээр бид одоо энэ эхний асуудлын дараагийн асуудал ажлын хэсэг байгуулнаа. Ажлын хэсэг дээр яг энд ирсэн өргөдөл гаргацсан иргэдийнхээ асуудлууд дээр бид нар хуваагдаж ажиллаад энэ дээр шүүх цагдаад нь байна уу? Эсвэл одоо компанитай холбоотой асуудал байна уу? Тэгэх юм бол энэ компанитай холбоотой асуудал дээр ч гэсэн бид нар медиатор маягийн энэ нөгөө одоо үүргийг үнэхээр гүйцэтгэхээс аргагүй юм байлээ. Бид өмнө нь уулзалт хийсэн энэ талд нь иргэд те бид нар хохирлоо төлөвлөмөр хурдан хэмээр байна гэдэг нөгөө талд нь одоо барилгын компаниуд нь нэг өмгөөлөгчөд агуулад ирсэн. Тэгснэ бид хариуцлага хүлээхгүй энийг өгчөөд эндээс гараа явна гэдэг ийм байдлаар гэрээ зуруулах явж байгаа байхгүй юу? Хууль эрх зүйн орчин байгаа хуулиа бид нар хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Тэгээ байгаа хуулиа хэрэгжилтийг нь бид нар хангахын тулд яг энд нь тэр компаниуд иргэдийн дунд нь үнэхээр хууль эрх зүйн орчин иргэдийгээ хамгаалсан энэ механизм тохиролцоонд барьж гэнэ үү гэдгийг авахгүй бол тэгээд цаашаа ингээл хэрэг мэрэг яваад гэх юм бол одоогийн нөгөө цагдаа шүүхийн нь уддаг те шүүхийн шийдвэр гүйцэтгэх очиод гацдаг байгаад байгаа. Тэгэхээр энэ асуудлуудаа бид нар яг ангилаад ирэм дараалаад улсын хурал үрдэлийн байнгын ороо гишүүд нь ажиллана гэдгийг бас тодруулаад хэлчихье.